Өнгөө хөрөнгө оолтын зөвлөгөө бага мөнгөөр та зүгээр Palladium олборлдог компани хувьцаа зүгээр жоохон аваад үзчих ихээр ах уу. Тэгээд Эрдэнэтэд ажиллаж байгаа, ой толгой дээр ажиллаж байгаа, зэсийн 8 хийдэг хүмүүс, зэс зардаг хүмүүс, зэсийн ханш одоо буцаагаад өсгöd байна. Таадын дунд бас арилжаа хөрөнгө оолт хийж байгаа хүмүүс байж магадгүй. Багц дотроо бас бага дүнгээр бяцхан мөнгөөр зэс олборлдог компанийг авчих юм бол буруудах юм байхгүй байна. Дэлхийн эдийн засаг савлах гэж байна шүү. Европын эдийн засаг аль хэдийн хог болцсон байгаа. За тийм учраас хаашаа хөрөнгөлт хийгээд өгөөж хаанах боломжтой юм бэ? Тэ? Мөнгө төгрөгийн инфляц ханш дайнасаа яаж хамгаалах юм бэ? Өнөөдөр хэдүүлээ ярьцгаая. За, гэхдээ контент руу орохоос өмнө бүтэн сая өдөр сургалт болох гэж байгаа шүү. Доор контентын доор мэдээлэл байгаа анхан шатны мэдээлэл. Тэгээд сургалт дуусныхаа дараа тэ арилжаа хиймээр байгаа, хийж байгаа олон улсын хувьцаа авмаараа авж байгаа хүмүүстэй би бас оройны хоол мо 1-2 пи угаад бас иймэрхүү төрлийн гой хөрөнгө оолтын сэдв ярьж болно шүү. Бүтэн сая өдөр 3 цагаас эхлэн 6 цагаас дуусна. Тэгээд 6-аас 8 хүртэл те тэнд бас сэдвүүлээ жоохон буу алж болно шүү. 9 сарын 28-нд Улаанбаатар хотод Corporate Convention Center дээр хөрөнгө оолтын сургалт болж байгаа. За тэгээд би тэнд юу заах юм бэ гэх юм бол хэрхэн амжилттай хувьцаалуу хөрөнгө оолт хийх вэ? Яаж заах юм бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолгочийг жишээ болгоно. Мэдээж бас миний хамгийн амжилтгүй хүмүүсийг бас жишээ болгоно. Тэгээ юу хийх ёстой юм бэ? Юу хийж болохгүй юм бэ? Тэрэн дээр үнслээ заачна. Аниме таадын дунд бас гайгүй орлоготой хэрнээ ерөөсөө мөнгө далт хийж чадахгүй байгаа хүмүүс байгаа. Тэ? Санхүүгийн сахилга батгүй. Тэгээд тэр хэрхэн сахилга баттай болт юм бэ? Хэрхэн одоо өөрийнхөө төлөө ажилладаг юм бэ? Хэрхэн буусан цалингаа бусад хүмүүс рүү шилжүүлэх болох юм бэ? Бас заагаад тэг хэдүүлээ тэг хувийн санхугаа базаад илүү өндөр хөрөмтөл үүсгээд хөрөнгө оолт хийгээд тэг магадгүй хэзээний цагт санхүүгийн эрхчлөөнд хувьцаагаараа дамжуулаад хөрөнгө оолт хийгээд яаж хүрэх юм бэ? Энэ 9 сарын 28-нд хэдүүлээ сурцгаая. За 100 хүний судал байгаа шүү. Гэлцаарай. Тэгээд бүтэн сая өдөр 3 цагаас уулзцгаая. За окей, ажилдаа орцгоё. Та энд юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ Германы засгийн газрын бондын хүү. Окей. Ковидын үеэр хүмүүс тэ Германы засгийн газрын бонд худалдаж аваад хүү авдаггүй байсан, бүр хүү төлдөг байсан гэж бодчих заяа. Яагаад тийм юм бэ гэх юм бол хүн болгон айцтай, хүн болгон паникцсан, хөл хорой, тэ цар тархал гэд хүн болгон юуны араас нь гүйж исэн бэ гэх юм бол засгийн газрын бондын араас гүйж байсан. Та ингэ харж тэ 2020-21 он. За хөл хорой байхгүй болоод за дэлхий сүрхгүй юм байна гэд. Тэгээд юу болсон бэ гэх юм бол бондын өгөөж буцаагаад өсөд эхэлсэн. За тэгсэн чинь тэгээд буцаагаад ингээ жоохон буураад эхэлж байгааг таад нэг харж тэ нэг улаан нэг жижигхэн candle байна. Тэгсэн чинь 2022 оны 2 сараас ахуулаад юу болсон бэ гэх юм бол энэ бонд өгөөж дэше явсан. Дэше пуужинцсан 2.7 хүртэл. Тэгээд таад миний янз бүрийн market update ингээ чартуудыг харж байгаа юм бол тэ энд нэг томоохон resistance байгаа юм байна. Ерөнхийдөө бондын хүү 2.7 хүрээд тэгээд буцаагаад тайвчирсан. Буцаагаад өгсөө яваад тэгээд буцаагаад бууруулж чадсан. Европчууд, Германчууд, Европын төв банк гих мэт шин. За дахиад өссөн, дахиад тавьширсан. Дахиад өссөн, дахиад тавьширсан. Одоо дахиад хаалга тогсож гин. Энэ удаа миний таамгаар буцаагаа доошо буураад тавьшихгүй. Энэ одоо дээшээ явчихна. Окей. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол Германы засгийн газрын бондыг 2020, 21, 23 оны үеэр авсан хүмүүс алдгал хүлээж авна. Яг гэх юм бол эдгээр 5, 10 20 30 жилийн бондыг 1% хүүтэй авсан. Гэхдээ одоо 3 4 5 6% хүүтэй болоод ирэх юм бол нөгөө 5 жилийн өмнө авсан бондууд бүгдээрээ хог болж байгаа хгүй. Төсөөл үүсчихсэн. Ковид үеэр та хэд нэг 3 тэрбум төгрөгөөрөө тэ 8 юм уу 9% хүүтэй 10 жилийн хугацаатай хадгаламж авсан гэсэн үг байхгүй юу? За гэхдээ мөнгө буцаага гаргаж чадахгүй. Окей. Тэг яг хэвээр бэ гэх юм бол хугацаа дуусах хүртэл хүлээн. Тэгээ жил болгон за ёо. Жил болгон 8% өгөөж аа. Гэхдээ одоо банкны хадгаламж буцаага 13, 14, 15 руу хүрсэн байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр гарч байгаа бонд 4 жилийн өмнө гарсан бонд харьцуулах юм бол өнөөдөр гарч байгаа бонд бараг 50% илүү ашигтай.
Тэгээд тэр бонд өмнө авсан бонд 5 жилийн өмнө 8% хүүтэй авсан бонд өнөөдөр өөр хүн рүү зарахын тулд тэ алдыг хүлээж авах гэсэн үг. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тэ мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тэ. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тэ. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. Францын засгийн газрын өгөөж бүгдээр яг адилхан зурагтай гацсан тий ковид үеэр хасахтай байсан өсөө яваад буураад одоо ерөөдөө цөмлөө дэш явах гэдэг. Францын засгийн газрын фонд юм байна. Спаний засгийн газрын юм байна. Тэгээд эдгээр ерөөдөө одоо бүгдээрээ зэрэгцээ дэш явчихна. За. Тэгээд жишээлбэл манай VIP үйлчлэгээ байгаа манай янз бүрийн олон улсын хөрөнгө олтын сан авдаг тий хөрөнгө олтын салуу хөрөнгө олт хийдэг энэ тал дээр мэдээлэл авмаар байгаа юм бол тий манай тэр бүтэнцэн өдрийн сургалтнаар бас хүрээд ирж болно манай бүх мэрэгчлүүд тэндээ мэдээлэл өгч байгаа тэн дээр тэр ивент дээр бас мэдээлэл авч болно. Эсвэл манай 75 00 руу залгаад мэдээлэл авч болно шүү. За энэ бонд дэше явах юм бол заяа юу болох юм бэ гэх юм бол Европын банкуд дампуураад эхэлнэ. Та санаж гинөө ойролцоо нэг 12 жилийн өмнө Грек улс, Португал, Ирланд, тэ Cyprus, Итали засгийн газрын бонд нь хэцүү байдалтай ороод тэгээд Европ даяараа юу болсон бэ гэх юм бол асар олон банкуд дампуурсан. Эсвэл дампуурлын ирмэн дээр хүрсэн. Тэр банкны хувьцаанууд нь бүгдээрээ хогийн цэг рүү явсан байхгүй. За энэ түүх одоо давтагдах гээд байгаа юм аа. За тийм учраас би өөрийнхөө хөрөнгүүдээ харилцагчийн хөрөнгүүдээ бас юунд бэлдэж байгаа юм бэ гэх юм бол энэ Европ даяараа банкуудын хувьцаа унана тэндээс ашиг хэмээр байгаа. За тэгээ энэ засгийн газрын бондын докторгүй байдлаасаа болж хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл Европт хүнд байгаа учраас тий энэ алт өсөд байгаа байхгүй. За та хэд харж байгаа юм бол 2025 оны 1 сарын үеэр алтны үн хэд байсан бэ гэх юм бол $2550. 2005. Энэ одоо хэдэн сарын өмнө вэ? 10 сарын өмнө $2550 байсан. Өнөөдөр хэд хүрсэн бэ гэх юм бол $3760 хүрсэн. Одоо миний таамаар энэ утахгүй эх жилдээ $4000, $4500 хүрэх бүрэн потенциалтай. За. Энэ оны ихээр мөнгөний үн ханш хэд дээр байсан бэ гэх юм бол $29. Өнөөдөр хэд хүрсэн бэ гэх юм бол $45. За. $45-ыг $29 хуваах юм бол нэг нь хасаад 55% өгөөжтэй. За. Та гэртээ нэг мөнгө аягтай юм бол тэ хуруундаа алтан бөгчтэй юм бол та нар амжилттай мөнгө алтлаа хөрөнгө олт хийсэн гэсэн үг. Та тийм мөнгөн аягны үнэлгээ тэ доор хаяч нэг 50% өссөн байгаа шүү. За. Тэгээ өөр юу болох юм бэ? За энд дээр зогсохгүй. Энэ Германы хэвлэл мэдээлэл. ARD. Окей. Герман хамгийн их үздэг телевизэн сууг. Окей. Erstes Deutsche Fernsehen. Одоо манай Монголын MNB гэсэн. Ямар мэдээлэл гарсан бэ гэх юм бол дөнгөж өчтөр. Stellantis stoppt Produktion in mehreren Werken. Stellantis гэдэг компани юу юм бэ гэх юм бол нэлээд том машины үйлдвэрлэгч. Тэгээ Volkswagen үйлдвэрүүдэ хааж байна. Ford үйлдвэрүүдэ хааж байна. Stellantis үйлдвэрүүдэ хааж байна. Porsche үйлдвэрүүдэ хааж байна. Mercedes-Benz, Audi бүгдээрээ үйлдвэрүүдэ хааж байгаа. Окей. Баримт. Дахиад нэг баримт үзүүлчих. Энэ Porsche компани үйл ажиллагааны margin, цалин, маркетинг бүх үйл ажиллагааны зарлаа төлснийхаа дараа тэ орлогын хэдэн процент үлдсэн байгаа юм бэ? За та ингэ харж байгаа бол 2022 он Оросоос хямдхан газ нефт авдаг байсан үедээ татвар бага байхдаа эрчим хүч цахилгаан хямдхан байх үедээ
эдийн засаг нь сайн байх үедээ хүмүүс мөнгөтэй байх үедээ хүмүүс Porsche машин авах боломжтой байх үедээ Porsche компани үйл ажиллагааны ашигын маржин 18, 20, 18, 18, 20% байсан. За. Хямдхан цахилгаан газ нефт нийлүүлдэг орондоо алцаад Америкаас 2 дахин үнэтэй нефт газ худалдаж аваад Туркаас 2 дахин үнэтэй нефт газ худалдаж аваад Энэтхэгээс 2 дахин үнэтэй газ нефт худалдаж аваад цөмийн цахилгаан станц бүгдийн татан буулгаад Европын номер 2 хамгийн үнэтэй эрчим хүчний зардалтай улс орн болсныхан дараа Porsche компани үйл ажиллагааны маржин саяхан 6 сарын 30-ны тайлангараа 2.6 руу агшсан. Окей. 3 жилийн өмнө 20 байсан бол өнөөдөр 2.6. За. Тэ энэ байна. 245 сая долларын ашигтай ажилласан. Окей. 245 сая доллар Porsche компани. За, 245 сая доллар хэр их мөнгө юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр тооцоо үзчих. За, одоо нэг еврогийн хаш тэ 3000 за 3900 гэж за хамаагүй. 955 тэрбум төгрөгийн ашигтай. 955 тэрбумын ашигтай. За өнгөрсөн жил Хаан банк баг иймэрхүү төрлийн ашигтай ажилласан шүү. Porsche компани тийм яарж байгаа. Одоо ойлгогдож байгаа үстэй тий. За цэвэр ашигын маржин та нэг харж байгаа бол 2022 онд 15%-тай байсан. 2023 онд Оросын нефт гэх мэт эдийн засаг гайгүй байх үедээ 14% маржинтай байсан бол та нэг харж пам. Ирэх хөлрөл. За баттай 2026 онд Porsche компани алхаглаа болж эхэлнэ. За тэгээд үргэлжлүүлээд 5 жил дайны санхүүжил, татвар өндөртэй, эрчим хүчний өртөг өндөртэй. Тэгээ хамгийн гол нь Америк руу экспортын тариф өндөртэй өрсөлдөх чадвар нь буурж байгаа юм бол нэмээд Германы ард иргэд Европын иргэдүүд бүсээ чангалах ёстой болоод эргэн тойрны хүмүүс ажлын байраа алдаад бизнесүүд нь дампуураад эхлэх юм бол Porsche компани дахиад 5 жил алдагтай явж чадахгүй. Одоо би нэг солиотой юм хэлчихье заа. Магадгүй 6 юм уу 7 жилийн дараа Porsche компаниг тэр брендийг хужаанаар худалдаа авч харж байгаа. Амар сонсогч байгааз тий. Гэхдээ иймэрхүү болж магадгүй шүү. За. Тэгээ Европын холбооныхан энэ айгуу гой гарчиг. Meet the insufferable bitches that are destroying Europe. Европыг сүрүүлж байгаа лайтай одоо bitches та орчуулж чадна би тэр үгийг хэлэхгүй. Лайтай авгаа нартай танилцсан. Тэ. За, тэгээ хамгийн лайтай авгаа юм бэ гэх юм бол Ursula von der Leyen. Ursula von der Leyen одоо юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны гишүүн Унгар улс дээр худалдааны хориг санкц тавьж байгаа. Дональд Трамп Европын холбоо дээр ерөөхдөө тариф тавьсан шүү дээ гэх мэтчлэн. За Америкчууд Орос дээр санкц тавьсан. Европын холбооныхан одоо 19 дахь санкцийн багцыг ингэ танилцуулсан. Одоо Европын холбооны гишүүн дээр санкц хориг тавих гэж байгаа. Үржүүлээ ботчих заяа. Цаг хугацаагаар нэг 5 жилийн дараа болгочих, 6 жилийн дараа болгочих. Европын холбоо дуусна байхгүй бол. За. Дараагийн сонирхолтой мэдээлэл. Germany backs EU's creative plan to send frozen Russian cash to Ukraine. Герман улс Friedrich Merz. Friedrich Merz. Европын холбооны тийм Оросын тэр царцаасан хураагаад авсан хөрөнгийг creative гэдэг чинь тийм хулгай гэсэн. Хулгайлаад Украин руу явуулахын дэмжиж байгаа юм байна. Одоо хин садаа болж байгаа юм бэ гэх юм бол сонирхолтой байна. Emmanuel Macron энийг эсэргүүцэж байгаа. Гэхдээ Macron удахгүй байхгүй болчихсон заяа. Тэгээд Европын холбооныхан ямар хүнийг тавих юм бэ гэх юм бол Friedrich Merz-тай адилхан хүнийг тавьчихна. Starmer шиг хүн тавьчихна. За тэгээд Ursula von der Leyen бизнес юусэн мэдэхгүй болохоор улс орн гэж юу гэдэг юм бэ мэдэхгүй болохоор үндсэн хууль, олон улсын хууль энэ хүнд юусэн хамаагүй болохоор мэдээж те та нэг харж штэ.
өөрийнхөө холбооны гишүүн дээрээ санкц хориг тавих гээд байгаа хүүхэн штэ. Юу их гээд байгаа юм бэ гэх юм бол Орос холбооны мөнгийг дээрэмдээд тэгээд Европын банкны систем байхгүй болно, хөрөнгөний зах зээл байхгүй болно, тэндээ мөнгө хадгалдаг хүмүүс байхгүй болно, арабчууд, америкчууд, Аз хүмүүс тэнд хизээч дахиад мөнгө байшуулахгүй, алт хувьцаагаа хадгалахгүй. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол Европын эрх баригч улс төрчнөр аж үйлдвэрийн секторыг одоо дампууруулж байгаа. Тэгээ баримт нотлохоо эрхтэй бол зүгээр Porsche харчих заяа. Одоо аж үйлдвэрийнхаа сектороо дампууруулсныхаа дараа эдгээр бас санхүүгийн системээ дампууруулах гэдэг. За. За. Тэгээд ерөөхдөө энэ Украины дайн төгсөл рүү орж байгаа. Тэ. Тэгээд Трамп өөрийнхөө ингээ хойш нь татж байгаа. Энэ бүх лай, энэ бүх алдаа, энэ бүх шүүмжлэл бүгдийг нь Европуудад үлдээж байгаа. Яг гэх юм бол үүнд орохгүй байгаа юм шин. За нэмээд Израиль дөнгөж сая Катарыг бөмбөгцсөн. Тэгээд сонирхолтой заяа. Дональд Трамп энэтхэхтэр санкц магц тавиад, тэ тариф тавиад, Хятадууд дээр санкц тариф тавиад, Оросууд дээр санкц тариф тавиад, БРИКС-ийн амар зуз болгосон. Окей. Хятад энэтхэг хоорондоо үзээ яддаг, энэтхэгчүүд Хятадуудыг үзээ яддаг, монголчууд Хятадуудыг үзээ яддаг, тийм адилхан хэрнээ Дональд Трамп юу амжуулж чадсан бэ гэх юм бол энэтхэг Хятадуудыг одоо бараг түнш болгож байгаа. Израиль Бенjamin Нетаньяху юу хийж чадсан бэ гэх юм бол одоо Катар, Сауди Араб, Египт, Лебанон, Сирия энэ муслим орнууд нь ерөөдөө нэгдэж эхэлж байгаа. Бүр сонирхолтой юм бэ гэх юм бол удахгүй Сауди Араб, тэ Иран гих мэдчлэн хоорондоо яг найз болно гэсэн үг биш заяа. Тэ үзээ ядха болно гэсэн үг биш. Гэхдээ нэгдсэн дайсандаа болж эхэлж байгаа. За тэгээ удахгүй энэ арабчууд юу хийж магадгүй юм бэ гэх юм бол Израильд хариу барих магадaltaй. Тэгээд ер нь бол энэ нефтний чарт харахаараа заяа. Тэ? Ерөөдөө тренд өөрчлөгдөж эхлэх гээд байна. Ерөөдөө миний таамаг юу юм бэ гэх юм бол нефтний үн хааш одоо өснө. Тэ? $70 $80 явах боломжтой. Манай автомата дотор байгаа тий хэдэн нефтний компаниуд байгаа. Тэрний процентуудыг одоо нэмэх гэж байна. Манай VIP үйлчилгээнд дэр нөгөө манай сангууд дээр бас нефт, газ олборлдог компаниудын хувьцаа бас нэмэхэд байна. Манай school community бид хэдүүлээ яг өнөөдөр орой газ нефт олборлдог компаниудынхаа хувиа нэмэх гэж байгаа юм аа. За. Тэгээд энэ юу юм бэ гэх юм бол 30 жилийн хугацаатай засгийн газрын бондын чарт. За 2014 он хүртэл. Тэгээ юу ирж байгаа юм бэ гэх юм бол энэ Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө ёроолтой хүрч явах шиг байна. Жижигхэн ап тренд руугаа эргүүлээ орох гэж хандлагатай байгаа. За. Тэгээ дөнгөж сая та тарсан алтны үн ханш тэнгэр рүү явсан. Мөнгөний үн ханш тэнгэр рүү явсан. За тэгээд нэг хямдхан өнгөө хөрөнгө оолтын зөвлөгөө. За бага мөнгөөр та зүгээр ийм Palladium олборлдог компани хувьцаа зүгээр жоохон аваад үзсэн. Ихээр авах хэрэггүй. Окей. За. Тэгээд дөнгөж сайхан Дональд Трамп нөгөө зис мистер 20 мориг 50 тариф 50 гэд ерөөхдөө зис тий 7 сарын үеэр тэнгэр рүү явсан. Тэгээд ерөөхдөө нафс унтсан. Одоо ерөөхдөө ёроолтой хүрчээ одоо буцаагаад ап тренд руу орж байгаа юм байна. За яа. Тэгээд Эрдэнэтэд ажиллаж байгаа, оюу толгой дээр ажиллаж байгаа, зисийн 8 хийдэг хүмүүс, зис зардаг хүмүүс тий зисийн ханш одоо буцаагаад өсгөөд байна. Дөнгөж сая up trend line-аса channel-аса breakout хийгээд retest хийгээд одоо дэше явж байгаа. Окей. Тэгээ та хэд дунд бас арилжаа хөрөнгө оолт хийж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгээ багц дотроо бас баг дүнгээр бяцхан мөнгөөр зис олборлдог компанийг авчих юм бол буруудах юм байхгүй юм байна. За окей. Тэгээ иймэрхүү юмыг тий бүтэн цагаар ярихгүй сургалт дууссныхаа дараа ярина. Тэгээд хэдэн суудлын үлдсэн байгаа шүү. Тэгээ бүртгүүлэх линк доор байгаа. Тэгээд энэ яг миний дуртай сэдв. Нэг баг өдөржингөө ярьж чадан та бас анзаарч байгаах. Тэгээ хэдүүлээ эндээсээ хөөрхөн ашиг хийцгээе. 2 өрөөтэй байр хүн, 3 өрөөнд байранд амьдэрцгаая. 5 өрөөтэй байртай хүн гоё нэг хаус руу явъя. Тэгээ хүүхдүүдээ ингээд мэдэхгүй. Тэгээ шинэ iPhone гарцсан. Тэгээ хэдүүл ашиг хийгээд жоох мөнгөтэй бай. Хямралын үеэр
мөнгө хийж чадна гэдэг чинь хамгийн гоё юм шүү дээ. За баг. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.